За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ Star TV учиртай урилга нэвтрүүлгийн одоо бас нэг сайхан дугаар яг одоо эхлэхэд бэлэн болоо сууж байна. За манай өнөөдрийн энэ сайхан учиртай урилга нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан эрхэм дүү Монгол улсын начин Чимэнд Бандан начин байна ийхүү хөрөлдсөн ирсэн сууж байна. За тарган сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За бэрэ гэх үү? Бээс ингээ ихтгэл сургуульд агаа сайхан байж байна. За өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн одоо шив шинхэн тайзыг та бүхэнгээ харж байгаа бох. За энэ бол одоо бас бидэртэй хамтарч ажиллаж байгаа Нүхт Тур хаус кемпинг хамт олонтой бас манай нэвтрүүлгийн бас ингэж хамтарч ажиллаж байна. За энэ кемпингийн талаар нэг нэвтрүүлгийн өмнө жоохоо юм ярихад бол за энэ одоо кемп мэн одоо гадаадын олон одоо жуулчд маш их ирдэг. Тэгээ энэ жуулчдад зориулаад одоо энд бас нөхдөд ийм сайхан хаус кемп одоо ингээ барьсан. Одоо 20-с 25 баг 30-аад хүн хүлээж авах чадaltaй ийм сайхан кемп байдаг юм байна. За нэг ийм сайхан одоо кемпинг хамт олон маань хамтарч ажиллаж байна. Хүсвэл та бүхэн бас эднийхтэй утас шимсийг аваад ярих юм бол тогтой, тухтай. За хоол бол тэр чигээрээ Монгол хоол. Гүзээний хорхог гэл эхлээл хэлчихье. За тэгээд өвчүү толгойноос эхлээд энд бол бүх юм байдаг юм байна. Харин тийм байна. Тий. Одоо өнөөдөр бас эрхэм дүүдээ бас Монголын бас хамттай сайхан зоогоор одоо бас зоог барина. Ямар ч эхлээд жоох яриадахыг гэдэг шиг. За дөрөв тэгээд нутаг хаана үлээ? За би Завхай аймгийн их улс сумын хариат хүн байгаамаа. Тэгээд хүүхэд багнаас ер нь их болд өнгөрсөн үү? Тий, хүүхэд багнаснасаа сумдаа аавж тэгээд бус хүүхдээ ахтайгаа дэрсгэн дээр ахтай. Тэгээд ахтайгаа дэрсгэн болохоор барилдаж өссөн. Ах トゥ хоёр эцэгээс хоёулаа. Тий. Эхээс дөрүүдээ тэгээд дээр нэг ахтай. Тэгээд ахтайгаа барилдаж өссөн дөө. За. Ах барилдаж гин үү? Ах одоо барилдахгүй байна. Ах ер нь барилдаагүй. Барилдахдаа жоохон дургу. Гэхдээ барилдах юм жоохон авьяастай. Одоо начингийн хувьд бол ер нь нэлээд багасаа барилдсан уу? Одоо сургуулийн алтан намар гэл ингээл байдаг шүү дээ. Ер нь бол нэлээд багасаа барилдсан уу? Тий, би хүүхэд багасаа ер нь барилдаж байсан даа. Тэгээд өсвөр залуучуудад оролцож анх бүхий гараа хийжсэн. Одоо сургуультай бол одоо сургуулийн бүх гэдэг цалтай. Тий, сургуулаа. Тий, одоо хамгийн гоё цал үстэй ер нь. Тий, сургуулийн бүх гэдэг чи одоо тэгэл хүүхэд хавтдаггүй нэг л тийм чангуйчтай нөх. Ойртол зөгчих гойч байгаа юм шиг нэг юм. Тий, хүүхэд байхасаа жахан том биетэй нэг барилдах дуртай. Аав хүүхэд байхдаа манай аав ээж ах トゥ нэр бүх болон доо. Тий, тэгээ нөгөө Чимэнд Бандан гэдэг нэртэй Вандаа авраг гэдэг манай үрг ах тэгдэг. Хүүхэд байхдаа манай Вандаа авраг гэдэг тэгдэг. Тэгээд бүх олон нэгээд аав хамгаалгыг тавьчаад гэдэг. Одоо би 3 дахь үе дээр барилдаж байгаа. Зөө. Тийм бүхэн удамтай. Яг 3 дахь үе дээр барилдаж байгаа. Манай аав талаас их талаас. Тий, аавын ээжийн төрсөн дүүнэр нь барилдаж исэн. Бэрауазар гэдэг Өмнө Говь аймгийн наадманд нэг төрүүлж хоёр зүрсэн хүн байдаг. Зөө. Тийм, тэгээ манай аав өөрөө цэргийн зааван. Цэргийн тахта зам цал авч ирсэн. Тийм, цэргийн карантины үзүүрлж цэргийн цал авч ирсэн. Тэгээ тухайн үедээ бол аваагүй сүүлд цалаа. Тийм, цалын нөхөж авсан бидэд. Тийм, тэгээд төрсөн дүүн Баян аймгийн наадманд нэг үзүүрлж нэг шүүгэрсэн. Бас нэг дүүн одоо сумдаа 5-6 төрүүлсэн. 10-аад үзүүрсэн юм. Тэгээд бүхэн удамтай. Би яг одоо 3 дахь үе дээр барилдаж байгаа юм байна. Одоо тэгээд
одоо манай ванда авраг одоо гоё ягаад ч юм ванда авраг гэж хэлбэрээр авраг болох нь гэдэг юм. Ванда авраг начи одоо энэ хэдэн хүүтэй? Би одоо 3 охинтой. За охиндод их талдаа дандаа бярн байдаг гэсэн тэгвэл одоо тэгээ хүүднэр төрхөр бүх болох юм байгаа үст. Тэг хаа. Гэхдээ энэ октод одоо бас энэ одоо жуудоо ч юм уу чөлөөч ч юм уу одоо барилдуулж байгаа хүүхд байна. Гэхдээ одоохондоо манай охтоо жоохон. Жоохон оо. Хоёр багнууд гэртээ байнгын нацдад очдөг. Ер нь санаа байна уу? Яг барилтаас бас санаа байна. Тэгээ би бас жоохон эмгтэй хүүхдтэй жоохон барилдах жоохон тийм сонирхолтой. Сонирхолтой. Одоо бас хүүхдүүд бол бас л октод бол бас л маягтай бөхчүүд гарч ирж байна шүү дээ ер нь л тий. Тий, тэгээд яг би өөрөө ихээс дөрүүдээ манай ах 2 хүүтэй. Манай 2 эмэгтэй дүү 2 хүүтэй ингээд. Оо. Тий, тэгээд тэр банднараас ер нь зараад барилдах баха. Сус нь байгаа юм гарах байлгүй гэдэг шиг. Харин тий, тэгээд. За луу жилч одоо удахгүй ингээд өндөрлж могоо жил мэн гарах гэж байдаг. Луу жилд ер нь ямар амжилттай барилдаад гэж байна даа. Луу жил бас гайгүй сайхан амжилттай сайхан жил байлаа. Тий. Энэ жил заавал танкмен барилдаанд бол бас гайгүй луу жилдээ гайгүй сайн барилдсан. Тэгээд улсын нодмор 4-5 онд чамд зарж авсан доо саач. Тий. Завхан энэ жил чинь 100 жил мөн жил гэж нүггүй. Надад сумын 100 жил үү? Тэр нэг ханаг юм асуухад байгаа юм л та. Тэр нэг хүний дээрээс нэг чангуулсан тэр яасан юм бэ? Эсвэл бөхчүүдийн тим нэг арга барил байна уу? Тийм. Чэйжин дээр нэлээд ширээ унаад нэг өөр яриа болоодсэн тэр яаж унтсан юм бэ? Тэгээд бөхчүүд чинь талбай дээр ингээд гараад ирэхээр нэг 2 бүх тулаа зогсоод байгаа юм шиг харагдаж байгаа үзэгчид зарим бүх сайн мэдгүй хүмүүс бол. Тийм талбай дээр гараад ирэхээр ч бол би нэг хаяхын төлөө тэмцэл явуулж байгаа. Урам ихийг оролдуул. Тийм урам ихийг оролдуул. Зайлмал урам их гэдэг бүгд байдаг гэж цолно. Тэр хүнийг яаж хаях уу гэд хаяхын тулд бүхэл аргыг хэрэглэж байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм шүү дээ. Тийм тэгээ хоёр адилхан бяхтай адилхан бэлтгэл сургуульд хийцэн тийм бүчүүд чинь тэгээд энэ дээр гараад зөндөл тэмцэл гарч байгаа юм л. Тэгээ яг хуу барилдааны явц нөгөө би гайз давах гэж яхан тэмцэл гараад тэгээ нэг тийм жахаа алдаа гаргаад үзэгчдөө бүхсгөө сонирхдаг болсон төмөндөө бас нэг яхан тийм зохишгүй муугаа буруу үйлдэл гаргаад альтерсан юм шүү. Тийм тэгээд нэг тийм үйлдэл гаргацсан тэгээд тэрүүндээ тэгээд одоо бас энэ телевизэд хайзамдуулаад бас үзэгч төмнөөс бас уучлалт тусчээд тэгээд саяхан бүр өргөн дээр сумын зан цастай хөгчүүдийн барилдаан дээр бас очиад одоо ийм буруу үзүүр дураад үзүүлж болохгүй шүү дүүнэртэй гэдэг нэг тийм үлгэр дураад үзүүлж болох тийм болохгүй буруу болдгоо бай шүү одоо сошиал хөгжсөн одоо чинь тийм нэг гаруул буруутгах шүү дээ. Тиймэрхүү юм чи одоо тастаад ингээд тэрсгийн тавьчихдаг. Тэрээс өмнө ямар үйлдэлүүд болсон тэр мөрөөдөөс хамаагүй тэр яг гаргасан үйлдэлд гарчаад байгаа юм л да. Яг тэрүүг авиг гэрчээл. Ондан начи инглээ гэдэг яриа. Тийм гэдэг яриа тийм. Эхнээс нь одоо яасан юм. Ер нь ингээ бодоод ахыг нь хөдөлгсөн боддог шүү дээ. Ер нь л ингээл эн чинь эр хүний тэмцээн шүү дээ тийм ээ. Одоо 93 наад ялангуяа эр хүний тэмцээн. Тийм учраас бол бөхчүүд бол хортой, шартай угаасаа цол дуудахад тийм байдаг шүү дээ. Урам ихийг уралдуу, зайлм ихийг уралдуулна. Ер нь яавал яа гэсэн юм байдаг шүү дээ. Тэгэхээр бас зарим нэг юм дээр залуу хүний хор шарууд байлгүй л яддаг. Бас нэг тийм нэг юм бол байдаг бахал. Боддог шүү дээ. Тий, хор шар бас нэг давхсан нэг тийм хор шар зөндөө гардаг. Уйлдж байлаа шүү дээ одоо. Барилдаж байгаа тий. Шарантай уйл авах гал тий. Сумын заануудын багийн барилдаан болж ирсэн нэг. За. Тэгээд урд өдөр нэлээ ачаалттай бэлтгэлээгээд гончигийнх намайг одоо болно гэд дуусгаараа гэж тэгсэн чинь сонсолгүй нэлээ хийгээд. Тэгээ нэлээ ачаад авцсан. Тэгээд тэр сумын заанууд барилдаан чинь нөгөө тойргийн барилдаан. Тэгээд нэлээ олон тойргийн барилдаа хийгээд ачаад аваад булчин сүмс ч бас яхан ачаад аваад тэр ширмс татдаг юм. Тэг шүү дээ. Тийм тэгээд байнг өгч харах гарч. засвалаас малгайгаа өгчөөд нөгөө ингээд дивх гээд гарсан чинь ингээд гарын ширмс татчихад болдгоо. Тэр нүгчээр ингээд очиж дивээд хэр дээрээс татчихад болдгоо. Тэгээ нөгөө хүнтэйгээ барилдаад илүүсийг бариад авахаар бол ингээд юм барьчихараа зүгээр авчхаараад ингээд татчихдаг. Сунгаад татчихаргайг болчих. Тий, ингээд барьцаа тавьчаар ингээд хоёр татчихдаг. Тэгээ бүх өөргөнд манай мөнгө тогтох гэдэг аймаг арс манай наад миний гарыг ингээд бариад булчин бариад. Тэгээ бас жоохон шаардахад
хойд ойлж байна. Одоо зангирчаа нөгөө. Тий. Бас нэг тийм тохиолдол зөндөө гарсан. Нэг аймгийн наадамд бас нэг 4 даванд унчаад бас нэг хөдийн ширүүмс татаад бас нэг цал авч чадахгүй буцаж байгаа даа энэ төргээд. Тиймэрхүү юмнууд бас зөндөө гарна шүү дээ. Тамирчин өнөө одоо хамгийн амар юм бол ерөөсөл бэртэл гэмтэл гэж байна шүү дээ. Тий. Ингээд тархин ажиллаад яваад идэг тэгсэн хэрнээ ширүүсэн татаад ахаар хүн уйлгаас чих гэдэг. Тий, тэг бас нэг барилчмаар бичиг сургалт зөндөө хийцэн бас сайн барилчмаар байдаг. Тэгээд нэг ширүүс нэг тийм тохиолдол бас гарч ирсэн. Тухайд бол тэгэл тэр чинь нэг одоо эмч хөрч ирэл за миний ширүүс татж байна. Хоёулын татчаад байна. Жохон илүүлээ гэсэн тийм бол байхгүй. Тий, эмчд зүгээр нэг панангийн энэ төргээд нэг тийм юм өгдөг тэгээд. Тэг нөгөө ингээд хоёулаа татчаад ингээд бочин нагшаад ингэж чаар хоёулаа татчаад ингэж харчаад бас яг хэцүү гэдэг. Панангийн нарийн нөгөө допингд орохгүй үстэй. Гоо панангийн одоо допингд ордог шүү дээ. Эмчүүд би юу тэнийг гайхаад байгаа байхгүй. Одоо ингээд допинг гэл ингээд зөндөөл ярих юм. Би ч одоо ямар юм мэдхүү. Зүгээр ингээд харахтаа зүгээр бөхчүүдийнх нь ярьж байгаа. Өө жоохон ханаа төрөөл тэгэл нэг аптекэд ороод нэг ханааданд юу уух гэсэн чинь хадаа энийг уучих гэл нэг юм өгсөн. Гэхдээ тэнийг л уусан. Одоо тэрнээс допинг гардаг юм уу гэд. Ингээ яриад байгаа. Тэгээ бодохтон зэрэг одоо энэ хүн тэгээд одоо юм уухгүй бол тэгээд ханааттайгаар яваад байх хэрэгтэй юм болов. Тэгээ уучихаар өнөхөөс нь допинг гараад идэх болов гэсэн ийм бодол төрөөд идэг шүү дээ. Тий, яг хоо тэр ууж хэрэгжилж байгаа юмд бас жаа анхаарах хэрэгтэй юм шиг байна. Одоо сүүлийн үед. Одоо шин сүүлийн үед нэлээд нарийн болоод сууж байгаа юмд нь ч гэсэн дотор нь байгаа юмнаас нь гарсан юмнууд тэгээд яригдаад байгаа. Ер нь бол. Тий, одоо бөхөө өргөнд барилж яхад бол бүхний өргөнд байгаа юмчууд ямар нэг юм өгдөггүй шүү дээ. Одоо бүр сүлд өхөө байсан. Тэр үед нэг манангийн өгөөд ширүүс тагад өгдөг байсан. Одоо бол өхөө болсон байд. Асуудал орно. Тий, асуудал юу гэсэн. Тий. Чийлэнд өглөө. Тий, асуудал ордог учраас тий. Өхөө болсон байд. Яг тэр өхчүүд нэг тэглээгээд ярьж идэг. Би бол өөрөө допингээс одоо яхан эсрэг байр суурьтай бүхүүргэн ч гэсэн одоо шудраг барилдээ, шудраг өрсөлдөе гэд. Зооцон хайз бариад орж би нэг барилдсан шүү дээ. Хажуудаа тавьж сууж байгаа. Тий, 2 сар тутамд эсэргүүцлэл хэрэг. Тий, 2 сар тутамд өөрийнхөө зардлаар ингээд шинжилгээ өгөхөд би билээ ингээд. Тэгээ нэг тийм бариад хөөргөнд орж барилдсан шүү дээ. Би ч одоо нэг тийм зураг яваад байдаг. Тийм. Энэ допинг гэж одоо нэрээ хайрын сайхан бөхчүүдийг ингээд 2-3 жилээр ирэхийг насаа ичгээд би одоо сарамсаад ийд гоё явж яхад нь эсвэл одоо ямар нэгэн нуглаа байдаг юм уу эсвэл энэ тэдгийн тороол яриад идэг тороол нь байдаг юм одоо мэдэхгүй одоо тэгээд тийм л байх юм да одоо тэгээд бас тэр юуаар гайг болсон уу ерөнхийдөө. Тий, гайгүй одоо ингээд бас гайгүй болоод шинжилгээгаач гайгүй сайн аваад энэ явцсан шинжилгээг сайн авчих шиг байна. Тий, нэгэд барилж байгаа бөхчүүд ч гэсэн багш нарын ч гэсэн жаахан бөхчүүдэд бүх болоод ирж байгаа хүүхдүүдэд энэ одоо ингээд буруу юм аа. Сайхан цэвэр хөжлөмрөөрөө ингээд үнэн шударгаар барилдээ, үнэн шударгаар цэвэр өрсөлдөе гэд ингээд энэ минийг ч суурайдад гэж яваа. Одоо ер нь бас шинжилгээний нэлээд авч байгаа юм чинь гайгүй болох байх гэж бодож байгаа. Ер нь бөхчүүд ч гэсэн тус яг ухамсартай болж байгаа. Ер нь бол. Тий. Тэгээ ууж хэрэгжилж байгаа юмдаас ч анхаарал тавиад тэгээ тэр допинг холбоо гэдэг газар нь бөхчүүдтэй одоо тэр нөгөө сургалтын сайн явуулаад ийм юмнаас ийм гардгийг гэдэг ингээд гарын авлага сайхан гаргаад өгөөд ингэх юм бол бас гайгүй болох гэж боддог шүү дээ. Их уул суманд 10 дугаар төгссөн. Тэгсэн. Их уул суманд 10 дугаар. За тэгээд төгсөөд хаашаа аль сургууль руу юу? Би дугаар оббоо эсвэл одоо адуун дээр очив уу? Би дугаараас малдаар гараад. За ер нь сургууль сурч чадахгүй юм байна. Би мал гэж гараад. Тэгээ 7-оос. Тий. Тэгээ нэг жил малдаа байж ит. Манай аавын төрсөн дүүн биеийн дэмрийн багш. Насаар хийсэн юм бэ чинь. Тэр ах маань авгаах маань ирээд за аймаг аврах чи оролцоод гэт. Мал дээр байгаад. Мал дээр байжсэн чи. Би малыг чинь аргасан чи аймаг аврах явж чаддаг. Аймаг аврахаас нэг 7 хоногийн өмнө яваад завханд Юнэрэнгэд хүн болгонд мэд юм да Юнэрэнгэд сайн багш одоо энэ бунцаг гард морд дасах гэдэг ингээд захны бөхчүүдийг бүгдийг гаргаж ирсэн. Тийм тэр хүн дээр очиод ингээд 7 хоног бэлтгэдэг чинь нэг аймаг аврахт орчод иргээд. Тэгээ аймаг анхны багш дээр очиод 7 хоног бэлтгэгээд аймаг аврахт ороод өнгөмөд аваад.
Тэгээд тэр жилд улсын аврагт үзүүрлээд. Тий үзүүрлээд. Тэгээ гайгүй сайн барилдаад тэр чигтээ улсын аврагт яваад нэг сар хэвтгэдэг. Тэгээд энэ чойрт ирж улсын аврагт ороод 21-т ороод өдөө санга. Өө зөө. Бүх болох гэж ирээд. За. Тий тэгээд тэр гараавал ширүүхөө явж ирэх. тий тэгээд бөхөөд анхаарч ирж ирсэн. Тэгээ буцаад аймаг улсын аврагт орчоод буцаад өдөө очиж малаад тиймэрхүү маягаар нэг дараа жилд бас нэг улсын аймгийн аврагт ороод мөнгө дахиад мөнгө мөлөд аваад хойд нь таач төрүүлчихсэн. Тэгээ бид бид чинь аим улсын аврагт ховдод хойд тэр жил ховдод болоод бүрэн төгс аврагт төрүүлээд. Оо за. Тэгээд Амрын Батмөгч одоо 2-т ороод таач манай таач 3-т Батмөгчсан уу? Үгүй энэ Батмөг гэдэг начин. Амрын Батмөг хөвсгөл. Аа зөв. Тий, тэр 3-т ороод таач 3-т ороод Амрын Батмөг 2-т ороод тэгжээс. Тэгээд би нэг 12-т ороод. Тэгээд бас нөгөө өдөө шиг мал руу өдөөнөө байж байгаа дараа жил аймгийн аврагт бас орж 3 жил орсон юм байна би. Дараа жил аймгийн аврагт төрүүлээд энэ Төв аймагт ирж улсын аврагт орж 4-т ороод. Сугар жаргал төрүүлээд ган эдэр 2-т ороод хос 2 3 би 4-т орчихсон. Тэгээ бөхөөргөнд ирж аймаг зэрэгт барилдаад 3 даваад. Содон дөрж ирсэн тухай турцсан байсан. Содон дөрж ирсэн дунаад тэгээд за би ер нь бүх болж чадахгүй маань улсын аврагаас медаль авч чадсангүй гэж байгаа. Оо хямраад. Тий өөрөө тэгж бодоод тэгээд нутаг руугаа явцсан. Тэгээ бүр өдөө малдаар гараад маллаад. Тэгээд өдөөнөө байж бас 3 жил өдөөнөө байж гаад. Тэгээд 21 настай бүх болохоор шийдэж хотарж ирээд. Нилээ 20 гарсан хойно. Тий 20 гарсан хойно. Тэгээд аврах сургууль дээр фунцэг гард одоо энэ бүх болох залуу гээд аврах сургуульд оруулаад дотор байранд нь байлгаад. Ингээд анх ирж ирсэн. Тэгээ аврах сургууль дээр байжгаад талах чихрийн барилдаа бол гэж болдго юм аа. За болдгийн. Тий. Тэрүүнд нэг явж байгаа нэг хоёр давтчихад. Тэгээд 3 даванд бүрүү дав гарсан дунчаа сууж исэн чинь 5 даваа хийх гэж байжсан манай цахнаас манай гончиг домбох маань барилдаад байжсэн. Тэгээ гончиг домбох дээр очиод ахаа би ингээд тантай битгий сургуулт юм яриа гэтгсэн чинь утсаа гаргаж ирээд миний утасны дугаарыг тэмдэглэж авчаад тэгээд барилдах гад гараа авчихсан. Тэгээ би чиг унтсан оюут өгж авах тэгээд гараа явцсан. Чи байжсэн чинь маргааш өдөр уцтаад байрны чангаада өрөөд ирээд ахын дугаараа тэр битгийдээ хувцснаар юу байна тэрийг аваад ирээд. Тухайн үед бол тгиймэг гэж. Тий, тухайн үед юм яриагүйсэн. Тийм тэгээд гараад иргээд тэгэхээр битгий хувцсыг аваад гүгээд гараад ирсэн чинь үүдэн дээр байрны үүдэн дээр ирсэн. Тэгээ намайг заасуу ахын төгөөд авч яваад. Алдрес спорторон дээр авчаад. Хос 2 цогт 2 гавьят 2 дээр. Авч за одоо энэ ингээд манай сумаас миний араас залгаж усан цол авч авах хөөхт баг. Бүх болох хөөхт баг. Гэдэг нэг намайг анх алдрес спорторон дээр авчихчихсан. Тэгээ нэг өдөөнөөс ирсэн 20 гартсан өдөөнөөс ирсэн хүүхд чинь нэлээ гашир суудсан. Тийм тэгээд нөгөө тэнд би хүүхэд байхасаа бэлтгэл сургууль тэгээд михний ивсэд хөдөлгөөн суудсан хүмүүс дотор би чинь өдөөнөөс ирсэн хүн чинь ямар ч тийм бас мэдхгүй мэгцэг тавтаж сураагүй. Тэгээ нэг хүнтэй мэгт тавт гэхээр зогсож өгч чана. Нөгөө гард маг нэг шиг бяртайл явсан. Бусдаар нарийн ширээ барилдсан тэгээд бацхаас өөр бусдаар тийм байхгүй нарийн ширээ юм мэдхгүй зүгээр нөгөө Монгол хүн болгонд барилддаг шүү дээ. Тийм тэр шиг дээрээс нэг барилдана гэдээ ирсэн тийм. Барилдана гэдэг нь ойлгохтой. Тийм бяртай хатуу тийм хөвгт ирсэн. Мэгт тавт сураагүй. Тэгээд манай гончх маань тэр хоёр багш тавьяач өгөөд ингээд тэгээд ер нь миний би ер нь тууштай битгий сургуультай хийж ихсэн дээ. Анх одоо тэгжид гончх маань намайг одоо энэ миний араас манай сумын ингээд дараагийн усан цолтон гэж анх таньж ингэж тэнд авчижсэн да. Гончиг дом болдгоо яалч жоохгүй одоо манай начингийн одоо багш байна тийм. Тий. Тэгээд тэр үуч нөгөө хотод бас ирээд очихад байхгүй. Тэгээд гончгийн дал очдог. Гэрт нь очиад тэгээд битгийдээ цуг гараад ингээд нүрэл ингээд цуг явдаг. Тэгээд одоо хүртэл би тэр одоо ингээд битгий сургуультай цуг игээд өдөр тутмын битгий сургууль. Манайхан ч ясны хүн шүү дээ.
Зарим нэг улсын барилдаанд жоохон тийм нэг аз дутдаг юм уу? Би ч их дэмждэг шүү дээ өөргөө тэгэл нэг сайхан аврагын бортой хүн шүү гонжигтан байна. Тий, ер нь тэгээд бас эрт олон хүн бэлтгэл сургууль хийлгэж олон хүүхэд бас бүх болгосон доо. Тэгсэн баг. Тий, арай эрт бас багш хийцэн байж магадгүй гэдээ би бас боддог. Жоохон бие дааж хөдөлмөрөө хийх. Тий, яг өөрийгөө бодоод ганцхан өөрийгөө бодоод ингээд бэлтгэл сургууль хийгээд явсан бол бас нэг хоёр төрөлх байсан баха. Би бол ер нь төрөө харддаг л бүхий нэг. Ер нь бол бас одоо гарчмаар ер нь ингээл байгаа байр байдлыг харахад нэг бас л нэг сайхан ирхэн харагддаг шүү. Тий. 10 жил одоо төрөлх бүхийн тоонд дээд хэмжээнд баригдлаа шүү дээ. Тэглээ. Тий. Тэгээд орчин болсноос хойш тасралтгүй 6 жил шөвгөрлөө. Тий. Одоо яг энэ өсөлтөнд яг тасралтгүй 6 жил шөвгөрсөн хүн бас цөөхөн баха. Хоёр эрдний үе шиг мөнх эрдний аврагыг Бат эрдний авраг гаргаад өгөөшгөл явцсан хүн шүү дээ. Мөнх эрдний арсланчин бол ерөнхийдөө бол бас л авраг бол аль хэдийн авраг болчихвол хүн шүү дээ тий. Бид нар нэг хөвсгөлийн цагаан үрс өмнөд одоо хорцарслан цагаан үрэг хэм бэлээ дамдаа авраг үзсэн. Бадам сэрэж. Тий, бадам сэрэж гоё явж ирсэн. Тэгээ ингээд нэг яриаг сонс. Дамдангой нэлээ хөрхэн өвгөн болцсон бас нэг жоохон тийм байсан. Тэгэл яриаг сонссон чид нутгийн байж намаа нэг авраг болгоцод болохоор л байсан шүү дээ гэсэн чинь дамдаа сонсч байсан. Тэсэхгүй юм чинь гэж байгаа. Хайж байс санаа намардаг юм шиг. Нэг тэрийн шиг юм байсан юм байна л да. Тэгээд ямар ч байсан бол Монгол дүмэндээ бол авраг гэж хэлэгдэнэ манай ган бол сайхан бөх. Тэгээд дагуулсан шавнараа бүгдийн дуулсан солон сайхан үргэлээ. Тэглээ. Тий. Одоо ер нь ингээл цаг хугацаа өнгөрдөгдөө болоос тэр юм уу ингээл одоо бидний хүүхэд байхад бол одоо том аврагуудыг ингээл залуу хүүхэд гарахад бол ер нь хүндлээл тий. Тэгэл нэг барьж хөрөнгө бол хөвдөж гэдэг юм уу яадгийн ихэл амархан барьж байгаа л нэг ингээд дарчих шиг болдгийн тэр одоо хүндлэл байсан байх гэж боддог. За өнөөдрийн энэ сайхан заалны барилдаан за улсын одоо том одоо наадан болоход бол ингээ харахад бол ер нь хинч төрүүлж магадгүй одоо нэг юм үе ирчихсэн юм байна тий. Тий, одоо бүх чинь хөгжөөд мэрэгжлийн төвшөнд хүрчлээ шүү дээ. Тий. Технологид одоо цэрэг ирээд 5 онд барилдсан цэрэг ирж барилдаад усан цад аваад явсан гэд ингэж тиймээс хүн шүү дээ. Тий. Одоо бол тэр цэргийг бол нөгөө хуучин ёс уламжлалаа бодож оруулж байгаа. Тэрнээс 1024 байхад багтахгүй байна шүү дээ. Улсын начин Чимэдонд аймгийн зан Говтлог хэрийн барилдаан зүүн дан шүдгний барьцтай. За Говтлог шууд толгойдороо дэхэлсэн хавирхт нөгнөөс нь дараа суулгацлаа. За Авхай аймгийн их улс сумын ариата энэ дивжээний улсын начин Чимэдонд аймгийн зан Говтлог хэр 3 дугаар дойрогт аваа авч 3 дойрог барилдаж 3 даваа авч байна. За мартсан Сугдад баруун талдаа холоос мард зурагшаа хөнтөрсөн Чимэдондон гардуулаад тогтсон зөрөө дарчлаа 10-10. За нэг улсын золтой бүхий аргагүй л арга зааж одоо тогтлоо доо улсын начин Чимэдондон. За ингээд эрхэм дүүтэйгээ бас нэлээд сайхан хөөрч суулаа. Бас нэлээд удаан суулаа. Одоо өлсөж байгаа. Тийм нэвтрүүлгийг хэлэхэд ахын одоо энэ рестораны одоо гайхамшигтай сайхан Монгол хоолноос сайхан зоог өрнө гэсэн амгалсан ясараа одоо ингээд энэ хоолыг одоо дүүдээ зоог өрнө. За эн чи юу вэ? Юу вэ гүзээ? Гүзээний орхог. Гүзээний орхог. За жинхэнэ одоо энэ сайхан Монгол хоолыг бол одоо манай энэ нүхт хаус кемпинг одоо рестораныхан бол хийж байна. За тэр юу вэ? Хоньны талбай. Монгол хоньны. За гүзээний орхог. За маханд бол одоо дуртай л үстэй. Дуртай байдгүй яг хаа. Одоо тэгээд наадам мэлтээр гараад сайхан мах чанж. Йоо юм ярихаа аргагүй ингэж явсны шүс гойчтой авцардаг ресторанаа хийж байна. Одоо цагаан сарын бэлтгэвдээ гарцсан байгаа ядаргаа хий хөө ч одоо эднэр тайлна шүү дээ. Харин тийм ээ. За их хоногчтой хоолыг захисан байж. Захих ч байхдаа одоо энэ нөхдөд одоо энэ кемпинг ресторан бол ерөөсө Монгол хоол бол гайхамшигтай. За би тэр өмнө ирсэн энэ хоолыг одоо манай шүлсээ залгичи одоо манай ус үзэгчдэн маань харж байгаа бах. Хэрвээ энэ сайхан хоньны талгыг энэ сайхан гүзээний орхыг за өшөө төрлийн Монгол хоол байна. За энэ хоолыг идэх юм бол одоо энэ нөхдөд байгаа энэ сайхан кемп ресторан дээр ирж идээрэй. За заагүй барих. За заагүй. Идий. Цагаан сараар иддэг өдөр үстэй чи.
Начи ер нь би нэг сонсч байсан бүтэн тэмээ иддэг гэсэн үнэ. За би ч одоо бүтэн тэмээ жоохон танаа нутгийнхан байх одоо тэгээд хөрөж байх бүтэн тэмээ 100 байдаг гэдэг. Би тэгээд одоо таны өвгдөөдсөн бодоод байгаа шүү дээ. Нэг тэгээд нэг ярьчих шиг болсон шүү. Бүтэн тэмээ идсэн гэдэг. Тэмээ юу гэл ойроо тийм ингээд тийм. Ерөөсөө улаахгүй тийм ингээд таалж. Тэгээд тийм хүн байсан байдаг. Заасан гэхдээ худлаарэг гэдэг. Бас танаас давж асууя гэж бодоо яваад сайран та асууч. Би бол одоо мэдэхгүй яста чиний хэлдгээр тийм хүн байсан байх л гэж бодчих. Начи ер нь хэр зэрэг идэх вэ? Нэг одоо нэг бүтэн таргууны боодог тавихад идэх үү? За идэхгүй хоёр. Би бас тийм их идэдэг төр бас биш. Тий өсөх насндаа сайхан зөгчөөсөн л доо. Тий залуу хүүхэд байхад бол идэх шүү дээ. Одоо бол ойр орхон бас жоох идэх гээд. Ойр орхон. Ойр орхон жоох идэх гээд тийм. Одоо би одоо Батбаг нар чинь тий. Одоо ер нь хамгийн сайн иддэг гэсэн нь ер нь үнэ тэмээн чи үеийн зүгээр үнний ортой бол би тэг сандгийн бүтэн өхрөө өвчөө хормоотой 100 буустай идчихээ араас нь тэр 5 өндөө тонорсон тосын уучгаад тэгээд нэг халуун сав цаа уучгаад заавал цадлаа гэж босч исэн гэж ярьдаг юм л. Тийм бөхчүүдийн бол хамгийн тэр бол багсаад байгаа тий бөхчүүдийн хамгийн их идсэн тэр хүн баг шүү. Магадгүй. Тийм тэр хүн чинь тэгж идэг гэсэн. Тэр хүн болгон ярьж байгаа. Тэр яг тэр бол ч юм уу та чи нэг нэвтрүүлгээр илүү дээ. Тэгээ нэг бөхчүүдийн суугаад нэвтрүүлэг хийдэг гэсэн юм а. Одоо нэг 2 бөхс суугаал тэгэл ингээл одоо яг тэр налиг чи идчихсэн яг нэвтрүүлэг би үзчихсэн санаад. Тийм ер нь сайн иддэг. Ер нь маш сайн иддэг гэсэн юм байна лээ. Тий тэр ачингаар нь хоолн сайн байсан гэдэг ер нь үеийнхэн бөхчүүд гэж ярьдаг. Одоо ингээд өнөөдрийг хүртэл энэ сайхан Монгол улсын начин гэдэг энэ сайхан цолыг авах хүртэл одоо маш олон л одоо сайхан ахнаар олон сайхан туршлагатай арслан заанууд одоо бас тус тэмбэлж өгсөн багс. Ер нь дурдвал гончиг домбаас эхлээд өөр хийнийг дурдж болохоор байна. Тий одоо Монголын сайхан цагаан сарвалж байна. Одоо би тэрийг үзэн сууж байгаа улсууд бас сонирхож байгаа байлаа. Тий тэгээ бид нар ч одоо тэр болгон тэр тусал дэмждэг бүх өөрөлдөхөд одоо тэр туслан дэмждэг тэр ах нарын туслан дэмждэг бол маш их чухал шүү дээ. Тийм залуу хөхөд хотороод ирсэн байхад нэг уур бүтмийн автобусны мөнгийг бас нэг цалинтай болгоод амьдралтай залгуулахад одоо тэр болгон сэтгэл сургалтаа хийхэд одоо нэг ар гэртээ санаа зовхгүй сэтгэл сургалтаа хийхэд одоо тий боломж олгоцоо нөхцөлийг бүрдүүлж өгж байгаа хүн одоо тэр ивент төтгч байгаалах шүү дээ. Гол нь тий хамгийн одоо намайг цалинтай болгож исэн Идэр интернэшнл гэдэг компани захирал урт насан гэдэг ах байгаа. Тэгээд урт насаа ахтаас маш их баярлалаа. Одоо цалинтай болгож унаатай болгож өгч одоо аймаг орсон болгоод унаатай болгож өгч одоо тэгээд ар дээр нь Идэр андуудын захирал урт насан. Тэгээд тэрний ар дээр Идэр интернэшнлийн захирал мөнгө хол тэгээд ах. Одоо намайг усан чинь болж хаад бас Идэр интернэшнлийн нэр дээрээс барилдаж усан цод авч ялаа. Тэгээд одоо бол манай дайын дэвжээний тэргүүн давагдорж ах маань. Тий одоо олон жил намайг дэмжиж одоо наавч дайын дэвжээний цахны өвчүүдийг дэмжиж ингэж одоо нутгарныхаа нутгарны ирээ гаргаж яваа. Та нар одоо би битгий сургуультай сайн барид та нар тий нутгарныхаа нэрийг гаргаад цолон төр гэд бид нар чинь одоо өдөр тутам дэмжиж ингэж урамшуулж байгаа одоо манайхан самгийн том дэмжиж байгаа юм одоо манай давагдорж явах байна да. Тийм тэгээд гончигдан бах та маш их баярлалаа гэж одоо хэлээ тэгээд бараг анх дугаар багш юм. Тий одоо Юнэрэн багш гэж бүгд байхад Юнэрэн багш дээр өсвөрт битгий сургалт хийжсэн. Тэгээд Улаанбаатар орж ирээд гончиг ах маань одоо энэ ингээд усан цад авах миний дараагийн том цастан байгаамаа гэд. Тэгээд өтгөдөгс үзүүрт одоо ингээд дагуулж битгий сургалт хийж энэ болдгоо гэдэг ингээд аав шиг мэн тий. Тэг ингээд өтий орцод заа зуулж явдаг. Ахтаа маш их баярлалаа. Одоо яшампур төр төмпөр зөө юу бол зөөлөн зам буулан гэдэг аргыг бол одоо заадаг л. Тий. Хүн байж тээ. Тий. Бүхэл юм одоо заа зуулж тэр нь болдог энэ болдгоо гэж ингэж заа зуулж аав шиг мэн ингээд төшөөг тулгууруулж ингэж явдаг. Тэ. Цагаан сар одоо ингээд удахгүй сайхан могоо жил ингээ гарцсан байна. Төмөн олон байна. Сайхан золголт хийж байна. Цагаан сарын төлөв жоохон яри гэж бодлоох нь
Ер нь жоохон байхдаа суманда. Тий, жоохон байхдаа сумда аавж тэгээ. Бэлэг ер нь суман дээр ямар бэлэг авчив? Одоо би бас өөртөө харьцуулж үзэх гэдэг. За тий тэгээд чихэр мөхөр тэгээд бичээ. Дэвтэр өгчөөс нь. Дэвтэр аамс. Дэвтэр. Тий, тэгээд өгнө штэ. Тий. Тэгээд бид нар чинь нөгөө хөдөөний хүүхдүүд мориор ах нарыг дагаад мориор наад явна. Шуудатай. Тий, тэгээд тэгээд манай нэг цагаан сарын нэг авгахын дооцоод гоод морьтой ах үтээр сундлаад. Надаас 2 ах юм ба манайх. Тэгээд сундлаад урд би ардын суугаар суудаг. Та ахын урднаас ах нараас морд итгэж чигдэг. Уг нь бол хөндлээд үү? Тий, тэгээд мориор мордоод урд нь ингээд морин хажаалаа гараад ингээд явахаар энэ үүр чинь нөгөө энэгээр онгоодаг юм байв та энэ. Тэгээд араас гараа хийгээд миний бэлгнээс идэж явдаг. Манай ах. Тэгээд гэрт ирэхээр ахын бэлэг байж идэг. Миний бэлэг бас жоохон дунзарх. Өөрт нь гараа хийчих. Өөрт гараа энэгээр нэг чинь. Ахтайгаа ер нь жоохон байхад нэлээд үз тардаг байсан уу? Тий, ахтайгаа дэрсэх юм болохоор нэг цагаан сараар 10 жор бүхээ бол байжсэн чинь ээж авдраа онгоцсон суужснаа тойч одоос жоохон юм ховордоо. Тий. Тэгээ нэг шинэ бандаж гаргаж ирээд. За. Тэгсэн чинь ах өтөр би юмсан чи юмсан гэдэг ингэсэн чинь аав. За миний 2 хүү шинэ бандаж өсгөх. Тий, шинэ бандаж өмсчих гээд бас. За миний 2 хүү босч ирж барилдаад давсан авчих. Вооцоо тавиад. Вооцоо тавиад. Тэгээ хоёр босч ирж барилдаад. Нөгөө өмсчихсэн бандаж гэнэ давраад. Тухайн үед. Тий, тухайн үед нүцгэнтэй барилдаад байлаа. Тий, нүцгэн хоёроо барилдаад. Тэгээд нөгөө өмсчихсэн бандаж шигчгөө. Тэгээд дундаа нэг бандаж шигтаад бас нэлийн үед юм байлаа. Шинэ нэг өглөө шинэ бандаж. Тий, шинэ нэг өглөө шинэ бандаж өмсгсөн. Аав болгон тэгээ зөвл вооцоо тавьсан байх тэгээ. Тий. Хоёр дэрсэх хүүд одоо хэнд нөгөө нөхөө. Харин тий, энд нөхөө одоо тэгээд барилдаад авсан өмсчих гээд. Би ер нь жоохон хүүхэд яхан хувц жоохон өмсөхгүй амарсаас орсон багтал нүцгэн гүйж явдаг байсан гэд манай нутгийн юм бас ярьдаг. Тэр чил одоо жинхэнэ одоо эрүүл мэндэд тустай байсан юм шиг. Одоо бид нар ингээд тоглолтоор явбал сум мумгаал ингээд сум амгүй л явна шүү дээ. Тэгэл явах гэж ингээд цасан дээр хөдөлгөөн шуваанд гарцал зогсож идэх шүү дээ. Тэгээд тэр бол одоо дээд зэргийн өлчөр одоо жинхэнэ дархлаа гэдэг л одоо. Тийм байсан юм шиг. Ямар ч вирус атсан тэр хүүхдэд орохгүй. Тэр нь тэг яхан чирэг одоо хамрааны чурдгөө тэгж тийм чирэг болохоор тэгжээс тэр 100-ын хонд явна хөл нүцгэн явна. Намараа жоохон айжхан болоод үнэвлгэн нэш өгдөг. Тийм тэгээд өглөө босгоод өгөрөө гэж чэжэрний юм өсгөөд хөл нүцгэн явуулчих штэ. Тэгээд тэр намрын херон унтсан херон дээр хөл нүцгэн гүйж байгаа тэр өгөр боссон дээр нь очиж зогсох тэр баахаар нь баасан дээр нь хөлөө бүлээцүүлэх бас сайхан шүү дээ. Тэр чинь жинхэнэ халуун үү шүү дээ тий. Тэгж хөлөө бүлээцүүл тэгээд нөгөө намрын херон дээр хөлнөцгөн гүүгээр чинь өөхд байхад. Багаас нь даав нь вэлдэж байж дээ нэг жоохон өчрж хэрэг өсгөнө надад битгий овцонскороо гэл ингээл тэгэл явжсэн байх. Одоо ингээд би ингээд боддгийг одоо за манай уран бүтээл зурлаг салбарынхны одоо уран бүтээлчтэй хувьд бол бие биенээ чадах тоглох юм бол замбрааг байдаг байхгүй. Тэгээ би анзаараад байгаад Бөхчүүдийн дунд энэ нэг чимээгүй явуулга ер нь нэлээд байдаг байна. Ер нь байгаа. Тэр чимээгүй явуулга. Ялангуяа тэнийг нэг одоо улсын наадмын бэлтгэлгээд одоо бэлтгэлд нэг дэвжигээр гардаг да. Тэнд бол ер нь ёс төр нь байгаа сайхан төрийн дуулаараа дуулаад сэрээд орой сайхан дуулаад унтаад тэр голд ер нь нэлээд одоо ахнаар арслан ангургууд ер нь дөвнрийг ер нь нэлээд чадаж байсан тийм дурсамж байна. Байдаг байх уу. Нэг наадмын бэлтгэлд гарцсан. Сүүж гээд бэлтгэлд гарцсан бидэд байж байгаад. Цагдаагийн сүүж амарт. Тий, сүүж амартанд. Тэгээ хосоргоо гэдэг юм залгаа 2 байр байдаг байхгүй. Тэгээд энэ туваагдаад орцсон байсан чинь. Гаднаас зурм орж ирдэг. Манай байранд. Тэгээ гаднаас цаанаас нь чинь зурм дахин орцсон. Зурм орчлоо гэд. Тэгээ манай вигцрэн орон дээр өвччихсэн. Манай вигцээ. Тий, тэгээд орон дээр жаасан чинь зурм ороод ирлээгээд орилоод байжсэн чинь нөгөө төрөнд гончиг их манай мөнгө тогтох 2 байжсэн чинь тэр 2 дахин орчихсон. Гэсэн чинь мөнгө тогтох зураг ингээд тонгоогоо харсан байжсэн чинь онч харж явж байгаа дундуур юм шийдсэн чинь нөгөө зурм гэж чачиж ухсаа гэдэг мөнгө тогтох. Нөгөөтгөө тонгоож үргээ гэжсэн аа. Тий. Чачиж ухсаа гэдэг бас нэг тийм хөжтэй юм болж ирсэн. Ер нь лахнаар бол ер нь дүүнрийг бол одоо ер нь чадах явуулах юм байх. Одоо нэг наашаа өрөөдөр чи намхан зогс
Гэтэл ахтай сайхан дуулж өгч гэдэг юм. Ахтай сайхан шөлөөгөөж гэдэг тийм диаграмд орж юу. За нэг тийм гайгүй тий. Манай Баламдар жахын төрсөн өдөр гээд 7 сарын 1-нд болдог. Тэгээ анх наадам битгээд гарцсан байсан. Ер нь бас наадам битгээд гараад байж хахад бас шинэ ирсэн хүүхдүүдийг авиасмасан үзэх нь ганц нэг юм байна гэдэг. Тэгээ байжсэн чинь намайг дуулах гэдэг. Би ч дуулах юмдаа жаахан маруухан тэгээд тохойд ганц мэддэг дуун хөөхөн бордог гэдэг. Дуу байлаа тэгээд. Тэрийг дуулаад дууссан чинь манайхан 3 өнгөр дуулаад дуусгатаад гэж хийж байна. 3 өнгөр. Яхан солгойлцгийг дуусгасан юм аа тий. Жаахан солгоо тэгээд алсараа жаахан дуунд муу тэгээд 3 өнгөр ямар ч ясан дуулаад дуусгатаад гэж хийж байна. Одоо ч начин чи одоо 2016 онд цол авлаа. 17 онд 16 онд улсын начин цол авсан. Цол авч байсан тухайгаар гэж яг одоо нэрвэл одоо бас л хэнээр авч илээ. Санчир занаар тавд авчихсан. Тийм. Тий. Одоо тэгээд бэлтгэл сургууль тэгээд бүх болж байгаа хүн болгоны хүсэл одоо улсын цол авах. За дахинд чөнтөрөө дамжид ард нь гарлаа давлаа. За Өвхөн аймгийн их улсын мөрөө Сэвсэг 47 дугаар анги Идэр интернэшнл компани Өвхөн аймгийн арсан Жимэд бандан улсын зан санчираар давж Монгол улсын начин цолны болцыг ангалаа. Тухай тэр жилийн бэлтгэл бас их сайхан таарсан бэлтгэл сургуульд их сайтай байсан. Тэгээд тухайд нэг одно гүйсэн үү? Тий, одно гүйсэн жил байсан миний хувьд бас. 3 даванд золбоо харцагтай нугараад. Баянгураа. Тий, Баянгураа бас тэгээд мөргүүлсэн бас унжваад тавчсан тухайд. Тэгээд доо явахтай 4 нугараагаар таарад. Доо явах чинь 2 гарын мундаг штт. Ингээд синжиг ингэж ярьж ухаад ингээд ер нь муутгачдаг. Тэгээд нэлээ муудцсан нэг явж исэн чинь онцгдсан бах. Барилтгаа болцсон нөгөө миний хажууд дагаад барьц олж яав гэдэг. Надад заагаад ингээд дагаа яваад. Тэг нөгөө ноолуулаад явж исэн хүн чинь хажуудлаас ах нэг юм эдэнгүүч бас нэг сэргээд тий чи үлээ гэж дод. Тэгээд нэг барьц аваад ингэж тойролж эдгээс авч ингэж барьц аваа. Тэгээ бас нэг хэсэг нэг амсгээд сайхан онгоо. Тэгээ бас нэг өөр хүн тэндээс нэг ах зүвэнгүүч бас нөгөө арай өөр юм бодоод тэгээд барилдаа нөгөө аргаа болоод бас тий тэгж яаж яагаад бас нэг дооёхороо 4 5 тэгээд санжирахаараа сайхан начин болоод тэг онцлоо 6-гийн даванд тухайд өсгөдөр начин байсан бүрүүдөө гарсанд Улсын өсгөдөр начин бүрүүдөө аймгийн арсан Жимэд бандан хоёрын барилдаан зүүн талаар золгоо шуудгны барьсан дөрлөөтэй зүүн талдаа хөмрлөө. За одоо харин барьцны хувьд Жимэд бандангийн хувьд давуудалтай боллоо да бүрүүдийн баруугаар барьцгүй мордлоо дагуулаад хөмрлөө даваа. Монгол улсын харцаг солны болцыг ангалаад Аранга аймгийн болгонс мөрөд алдар спортын хороо бохудэгтэй бичээ Игцэг олон улсын сургууль Алтан дорнд Монгол компани бөх Монгол улсын өсгөдөр начин Аринзан бэмбийн бүрүүдээ шинээр улсын начин солны болцыг ангаадаг Жимэд бандангаар 6 давж улсын харцаг солны болцыг ангалаа. мөрөгцөвж очиж ордоод яхан туршлага тутсан даа тэгээд тухайн жилийн наадам дээр. Ер нь тэгээд начингаас цааш гэдэг харцаг марцаг гэл ингээд дээш ер нь одоо ингээд улсын наадмыг ингээд харж байгаа жилд нэг сайхан залуугийн одох юм ер нь бадарч шүү дээ. Тий. Одоо сүүлийн чинь сайхан залуучууд бас их гарч ирж шүү дээ. Яг ихийн зургуул зүгээр арслан ороо явчих шүү дээ. Тий. Одоо бүхий нэг үе бас солигдож ч үгээд ер нь 98 оны 2000 оны залуучууд гараад ирлээ. Одоо бас одоо тэгээд жихэн өсгөл сургуультай болсон одоо яг тэр барггүй төрүүлнэ гэсэн юм одоо байхгүй болсон ба шүү дээ. Байхгүй. Тий хинж төрүүлж болох. Тий хинж төрүүлж болохоор болсон бэлтгэл сургуульд нь бүгж игдрээд мэрэгжлийн бэлтгэл сургуультай хийж байгаа болохоор ер нь хинж төрүүлэх хэмжээний юм болцсон байна л да. Авар гарслангууд зүгээр нэгийн даваад унгаж явах тохиолдол байж л. Тийм байж л байна. Тий байж. Тэр бол одоо ерөөсө залуучууд бол одоо мундаг болчихжээ. Тийм мундаг болсон, сайхан болсон. Тэгээд нутгаарных нь чигээр их сайхан дэмждэг болсон байна. Бүхийг. За манай начингийн одоо хобби юу вэ? За мөр үйж гэнэ үү? Мөр уйхгүй байна. Яг нэг ер нь нэр дээр ийм хүм ер нь аль нэг наадамд явуулж юу? нэг өрөө уйж
найзаараа уюулаад 20 оны наадмаар найзаараа нэг уюулаад. Манай давгдэр жахын унгаа адуу. Тэгээ унгаа дамган дээр очиж барилдаад бас нэг юу авч ирсэн. Тэгээд бүхчүүдийн нөгөө шинэ жил болчих манай дивжээний. Тэргээр супразт нь давгдэр жахын унган адуунаас суулдаг. За. Тэгээд тэр суглаанд нэг дааг хожоод. Тэгээ найз руугаа тий удамтай. Найзтай авчиж өгж уюулаад 20 онд аймагт тавлуулаад суман төрүүлэх гэсэн. Тэгээ харин өөрөө улсын нодмор 5-5 онд бүрэн төгс аврахт унсан дад тэр жилийн дөрөв бөгөөд Дандаа дүүрэн юу гэж байгаа бэ? тий дандаа бас дүүрэн явна гэж яхаа бас хоёулаа орно гэж бас байхгүй юм шиг байлаа. Диж одоо эрхэм дүүтэйгээ тэр налахын төвийн бүсийн хорд дээр хоёулаа тэнд таарч ирсэн шүү дээ. Чи тэнд барилж явсан баг. Тий би тэнд барилдаа 4 төлдөд мөнгө тутгарсандаа унаад таны миний хөрмөр айрагдчихсэн тий. Тэгж нэг гоё таарч тий морь айрагдсан гэдээ та явж исэн тий. Нилээ оройхон цол дуудах гэдэг чинь соёлын морийн цол чинь нилээ оройхон айж явах юм болсон. дааг маах чи нилээ бүрий болсон цол дуудах. Минийх хөрмөрт нилээ гэгээтэй цол дуудах. Тэгсэн. Тий. Сонирхолтой тэгээд одоо миний тэр хөрмөрийн чинь одоо доломсрын лагсар ахын үеийн тэр одоо манай жижиг үе батлаг гэж залуу үйдэг байхгүй юу. Тэгээд толгой хоёлаа тэгэхэд чинь манай тэр лавга ахын урагшаа халдсан гэж одоо саяалаа. Одоо тэр чи одоо ер нь хичнээн зулс усын хайрыг төрөв авсан. 3-4-5 тийм авцсан шүү. Тэгээ морь цоллуулах гээл ингээл зогсож байсан чинь одоо нөгөө Монгол улсын гавьяа жүжиг гэдэг муугж гээд товчлцсан юм байна. Тэгсэн чинь нөгөө цол дууддаг улсууд маань тэр муугж гэдэг юм ерөөсө анзаардаг юм л. Эсвэл одоо аймгийн алдарт, эсвэл нийслэлийн алдарт, эсвэл одоо тод манлай одоо ингэж л одоо ингээл харагдтал юм байна л. Тэгсэн чинь минийхийг товчлоод явуулчих. Муугж одоо Дундгой аймгийн гэдэг. Тэгээ ингээ явуулсан чинь хөрмөрний цол дуудсан чинь нөгөө хүн чинь Дундгой аймгийн Эрдэнэлээс юм Хариат гэж гацчихлаа. Нөгөө товчлсон нэрэн дээр гацчихлаа. Тэгээ гацгаж ирсэн л аймгийн алдарт уяач гэсэн чинь манай муу жижигэн нав за ах аймгийн алдарт болцсон шиг үл жижигэн нав харин тэглээ шүү дээ. Ер нь хаа ингээд улс үсээс нэг айрыг авчихад ер нь алдарт болдог шүү дээ. Аймгийн хариат бол аймгийн алдарт, нийслэлийн хариат бол нийслэлийн алдарт болдог шүү дээ гэдэг. Оо тийм үү. Тэгээд аймгийн алдарт гэж зарлуулад инээ чүрх шиг өөрөө сонирн болсон шүү дээ. Бэлгшээлтэй бас сайхан наадам болсон шүү дээ. Хоёр бэлгшээлтэй гөөнөг тэр. Хөө тэр морь ороод би яг өөрөө дагсан юм биш. Тэгэл нэг машин тэр дүүнэр хамт ахаа гоё байна шүү л гэдэг даралдаг ч гэл эндээс эм гаргаж явах. Тэгээ морины хашаараа яваад орчих гэсэн чинь морины хашаараа амьсгаа таарахгүй болдгоо. Ярьж болохгүй. Яг уяаслыг тэнд л ойлгосон байхгүй. Нэг өөрөө давхгүй ирсэн юм шиг амьсгаа заал гэл хүмүүс тэгдэг штеп. Үнэхээр тэр хүний хөөрсөн сэтгэл гэдэг бол үнэхээр барьж болохгүй ингэсэн одоо багтарсан амьсгаа байдаг юм л. Тэгээд би ямар сайн нэг дүүндрэ аль та нар орж ма хадаг усаар аваад орж гэж оруулчаад морины хашаанаас нэлээд 100 метрийн дан нэлээд суусаа гэд нэлээд амьсгаад аршаал тэгэл яваал орсон чил ярьцлага аваад тэгэл тэгсэн ингээл ингээл уулзаал. Тэгээ өөрийн нэр дээр давхсан тэгээд тийм одоо яг бариаранд орох чинь бас хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Үнэхээр гоё мэдрэмж юм лээ ста нэг төгс мэдрэмж гэдэг үг тэр л байх гэж боддог шүү дээ. Тэгэд нэг бас нэг сайхан хэмэрл умтаа сэргээсэн. Бөхчүүдийн хувьд одоо бас сайн барилдаад цол авахчууд одоо яг тийм мэдрэмж байгаа шүү дээ. Тийм ба. Тий. Ер нь адилхан баг. Тий адилхан. Ямар мэдрэмж төрөвгөд одоо нацид үгээс асуугаад байсан чи яг л тийм мэдрэмж авч байгаа. Тэгээд яг одоо сүүлийн үед зарим нь сошиалор бөхчүүд юм хийхгүй байна гэж шүүмжлээд байгаа. Тий. Тэгээд бөхчүүд зүгээр байж байгаад нэг байртай машинтай болчлоо гэд шүүмжлээд байгаа. Тэр хүн чинь зүгээр л юм аваад байдаг. Тийм зүгээр байж аваад байгаа юм шиг. Яасан юм аваад хэлээд. Ажил хийхгүй нийгэмд ямар нэгэн тийм ажил хийж үгүй ажиж одоо ингээд бай шагнал аваад сайхан амьдрал ингээд тэгж байгаа. Тэгж яриад байгаа. Тэгээд тэр амжилтанд хүрэхийн тулд тэр хүн бүх амьдралаа зориулсан байгаа байхгүй юу? Тий. Тэнд хүрэхийн тулд хүчтэй тий хүчтэй тэр хөрөнгө мөнгө тэгээд ар гэрийнхээ амьдралыг хүртэл ингээд бүгдийг нь орхицсон. Тэр ганц тэр амжилт гаргахын тулд тэр ганцхан тэр өдрийн амжилтыг гаргахын тулд. Тэгээд тэр чинь өдөр болгоно наадам болгоноор байдаг. Одоо 1024 хөрөлтөд нэг л хүн төрүүлж. Нэг л хүн төрүүл. Тий. Тэгээд тэр нь нөгөө байр машин ингээд өнгөд тэр зүгээр нэг хөвтөж байгаа тэнд очиод
тийм төрүүлээд нэг байр машинтай болсон юм шиг хүмүүс ингээд. Бас нэг жоохон Хатаачтай буруу, тий бас нэг тийм буруу ойлголт юмнууд ингээд яваад байдаг. Тэгээ одоо ингээд очиод өгчүүд тэгсэнгүү гэдэг ингээд одоо сүүлийн чинь нийгэмд бас нэг жоохон харин тэгээд хийж явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яасан их юм уу гэдгийг. тий тэр нь чинь барилдах гэж тэнд ганц нэг сайн барилдах гэж ингээд ухнасаараа тэрний төлөө зорьсон байж байгаа. Тийм л нь тий. Одоо сумын наадам төрүүлж сумын зам болох гээд насаараа барилдсан хүн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр чин тэр нэг амжилтанд хүрэхин тулд тэнд хүрэхин тулд хүн чин нөр их хөзмөр олон жилийнх нь хөзмөр өрөө мөнгө тэгээд бүх юм нь орсон байж ээж тэнд хүрч байгаа шүү Тий. дээ. Амжилтанд хүрч. Тий амжилтанд хүрж байгаа. Тэрнээс нэг одоо яг харагдж байгаа шиг биш өнөөдөр нэг сайн барилдаад гээд байр машинтай тий амьдрал нь сайхан болж байгаа юм биш. Тэрний цаана өчнөө юм байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Өчнөө давуу туулах юм байна. Тийм давуу туулах амьдралын тэгээд гуниж гутах тийм ээ. гунж гутрах тэгээд бас нэг муу барилдаад бас нэг сайн барилдчий гэж наадамж очиод муу барилдаад ойлгох сайн барилдсангүй гэх юмнууд одоо зөндөө байгаа шүү дээ. Байгалгүй л яа. Тэгээд энэ дөрвийн тул чинь тийм олон жилийн хөдөлмөр хугацаа орчих واخгүй. Хугацаа орж. Тий зүгээр яг хуу гээд харагдах нь нэг минутын дотор тэнд нэг амжилт гаргаж байгаа юм л да. Тий. Тэгээд тэнд хүрэхин тулд олон жилийн хөдөлмөр шаардсан байдаг. Ямар ч юм нэг хоёр гар нь татчихад Тий хоёр гараа шөнөөс татчаад ингээд ойлжсэн. элэг үснээс барихтайгын зэрэг л сайхан гар тэнийгээд уужирдаг байсан гэдэг шиг л тий. Энэ бол аргагүй л дээ. Энэ бол үнэхээр том хөдөлмөр. За тэгээд өнөөдөр ямар ч байсан энэ Могой жилийн цагаан сарын энэ сайхан нэвтрүүлгийн учиртай урилга нэвтрүүлгийг хүлээж авч хөрөлцөн ирсэн одоо Монгол улсын начин эрхэмдүүдээ, чимэн дундуудад маш их баярлалаа. Тэгээд нэлээд ярьлаа. Ер нь ингээ яриад суугаад байхаар юм шиг байна. Тэгээд түнгид төрөөхөн бас нэлээд олон сайхан тус дэм хамтарч ажилласан ах нартай, улсын цолтой сайхан бөхчүүдтэй мен төргсөн. За одоо Монгол төмөнд одоо ингээд дэлгэр сайхан шинэлж байна. Энэ төмөн олондоо нэг сайхан нэх гоё ерөөл хэлдэг гэж сонсон юм дээ. Тэгээ ерөөл нь хэлэхгүй. За тэгээд энэ цэнгэр дэлгэцийг үзэж байгаа нийт монголчуудаа эдгэрийн камлын төрлөөрөө төвшөө омглон сар шиндээ сайхан шиндээрээ гэж ярая. За миний хувьд ч гэсэн бас их баяртай байна. Энэ сайхан Могой жилийн цагаан сараар энэ сайхан улсын цолтой эрхэмдүүтэйгээ бас хамтарч ярьж Эмэрлундаага бас сэргээлээ гэж ойлгож байна. За гарч байгаа тэгээд сайхан Могой жилдээ тэгээд дөөмөн одоо тэгээд вандан авраг гэдэг цол руугаа яваарай гэж ерөө идэх нь одоо. За ярьлаа. Тэр бас сайхан ор шиг байна. Улсын чинь чимэд вандан гэдэг хүнээс ардлын вандан авраг, луугны вандан авраг гэдэг шиг л одоо тэгээд урагшлаарэ гэж ахад ерөө идөө. За баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцсон хата баярлалаа. Баярлаа. За тэгээд өчөөхөн цагаан сараар айлд орж ирэхээр бэлэг өгдөг үсттэй тийм ээ. Тэгэхээр ч гэсэн бас нэвтрүүлгийнхээ бэлгийг өгнө. За ингээд. За сайхан шинээр орж гарч яваарай байна дээ. За баярлалаа. Ямар ч байсан бэлгийг гардуулж өглөө. За ингээд энэ сайхан өдөр та бүхэнтэйгээ бас энэ Star TV-гийн цэнхэр дэлгэцээр учиртай урилга нэвтрүүлгээр уулзсандаа маш их баяртай байна. Монгол төмөн дэлгэр сайхан шинэлээрээ. Айл их алтан мөнгө цуглуулаарай гэсэн сайхан ерөөлөөр нэвтрүүлгэн жаргаж байна. Баярлалаа.